За сайн байцгаана уу залуучуудаа. Өнөөдөр 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдөр манай MOTFX-с бэлтгэн хүргэдэг Market Overview ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. За, уламжлал ёсороо бүгдээрээ алтны дүү шинжилгээгээр энэ 7 оныхаа Market Overview эхэлье. За, өнгөрсөн 5 дахь өдөр Non-Farm Payroll мэдээ гарсан та нар бүгд мэдж байгаа тийм ээ. За, Non-Farm Payroll бол хүлээлтээс хамаагүй өндөр гарсан. Хүлээлт 142 мянга гэдэг хүлээлт байсан бол яг гарсан тоон бол 250 мянга хавцаа гарсан байгаа. Тэгэхээр зах зээл дээр нэг хоёр зүйл болсон. Нэгдүгээр зүйл нь юу гэхээр нөгөө 8 сард 9 сард Non-Farm Payroll ажил олголтын байдал хэтэрхий бага гараад зах зээл дээр бол Жиана ажилгүйдийн түвшин өсөөд ер нь бол эдийн засаг ингээд хямрал руу орчих үедээ гэдэг айц хүүц бол ирж исэн болвол за сая энэ 10 сарын Non-Farm Payroll мэдээгээр 10 сарынх гэдэг маань өнгөрсөн 9 сарын дата гэсэн үг шүү дээ. Өнгөрсөн сарынхаа датаг тухайн сортод гаргаж явдаг тийм ээ. Тэгэхээр 9 сарын ажил олголтын байдал бол харьцангуй өндөр гарч ирсэн. За мөн ингэж өндөр гарсан нь бол нөгөө зах зээл дээрх айцыг бол түр байхгүй болгож өгсөн. За нөгөө талаас бас Non-Farm Payroll мэдээ өндөр гарах нь түр зур тухайн үедээ доллар индексийг өсгөх, за алтыг унах шалтгаан болгосон тийм ээ. За тэгээд алтны дүн шинжилгээг нэг өдрийн зураглалаар candlestick-ээр харах юм бол за юу гэж харагдаж байгаа вэ гэхээр за өнгөрсөн дүн шинжилгээ дээр та нарт би хэлсэнтэй нөгөө нэг өдрийн low-ыг доошо эвдэх, нэг өдрийн high-ыг доошо эвдэхгүй нэг зүйлийн талаар ярьжсэн шүү дээ, тэ. За тэгвэл юу болсон бэ гэхээр нэгд өдөр ханш нээгдээд өнгөрсөн нэгд өдөр ханш нээгдчихэд за яасан дээш өссөн те. Тэгээд өсөөд би та нарт юу гэж хэлжсэн бэхээр энэ 5 дахь өдрийн хай эвдэж чадахгүй бол доошоо 5 дахь өдрийн low-ыг эвдэх магадaltaй болно шүү. За тэгээд нэгд өдөр тэгэхээр 5 дахь өдрийн хайг эвдэж чадаагүй. За тэгээд доошоо унаад нэгд өдрийн low-оос доошоо lower low хийгээд унсан байгаа те. Low-ыг бол эвдсэн. За тэгээд дараа нь юу болсон бэ гэхээр ханш бол шууд огцом дэше өсөөд нэгд өдрийн хайг дэше эвдээд за тэгээ буцаад доошоо унаад гэхдээ унахтаа бол яасан одоогийн байдлаар энэ 2 дахь өдрийн low тэ нэгд өдрийн low-ыг эвдчихээ дахиж нэг low игээд энэ low-ыг бол одоо энэ сүүлийн 3 өдрийн туршид бол эвдээгүй байгаа хэрэг нэ эвдээгүй байгаа шүү. За тэгэхээр нэгсэндээ нэг өдрийн график дээр хэдүүлээ ойртуулаад харах юм бол юу харагч байна гэхээр за ханш нэг low төвшин хийсэн тэ. Гэхдээ буцаагаад тэр өдрийн high-ыг бол дэше эвдсэн. Тэрнээс хойш ерөөсөө хэдийгээр ханш савлсан боловч энэ low-ыг бол ерөөсөө эвдээгүй байгаа гэсэн. Тэгэхээр 7 хоногийн low гэдэг зүйл яригдах нь байна те. Өнгөрсөн 7 хоногийн low 2625 гэдэг түвшин дээр байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн high буюу дээд түвшин 2673 гэдэг түвшин дээр байна тийм үү. Тэгэхээр хэдүүлээ юу гэж тооцоолж болох вэ гэхээр за дараа 7 хоногт хэрвээ ханш 2673-ыг дээшээ эвдээд гараад ирэх юм бол үргэлжлээд өсөх дахиад энэ 2685 гэдэг high-ыг эвдэх боломж үүснэ гэж дүгнэнэ. Эсвэргээрээ хэрвээ энэ 2625-ын low-ыг доошоо эвдэх юм болвол дахиад доошоо уналт хийгээд дахиад нэг low хийх боломжтой боллоо гэж бас үзэж болно, тийм ээ. За 7 хоногийн графикийг хэдүүлээ гаргаад хараа тийм. За тэр. За ер нь 7 хоногийн range-ийг сүүлийн хэдэн 7 хоногт харах юм бол ерөнхийдөө нэг 400-аас 500 pip-ний range-тэй байгааг та нар анзаараад харчаарай. За тэгээд өнгөрсөн 7 хоногт яг хэлж штэ тэ хэрвээ 2674-ийг дээшээ эвдэх юм бол үргэлжлээд өсөх боломжтой гэж. Нөгөө талдаа 2625-ыг доошоо эвдэх юм бол унах боломжтой гэж тэ. Гэхдээ энэ өсөх боломж нь арай өндөр үү эсвэл унах магадлал нь арай өндөр байх уу гэд шинжлээд үзэхээр өсөх магадлал нь арай өндөр байгаа.
Ягаад тэгэхээр сая 5 дахь өдөр алтыг унгах мэдээ гараад non farm payroll өндөр гарах юм бол алт ундаг шүү дээ, тий. Гараад ханш харин ч бүр унсныхаа дараа буцаж дээшээ хүчтэй өсөөд бүр хай хийсэн. 2670 хүртэл өссөн. За тэгчээд буцаж доошоо уунж мэдээж энэ бол мэдээний дараах савлгаа, манипуляц хөдөлгөөн тий. Энэ хөдөлгөөний дараа бол ханш ингээд өсөлттэй хаагдсан. Тэгэхээр мэдээний үеэр доод цэг бол 2630 хүрсэн болвол харин ч бүр өсөлттэй хаагдаад энэ нэг өдрийн график бол доороо нэлээ урт зүйтэйгээр ингэж харагдсан. Өмнөх өдрүүдэд ч гэсэндээ ханш бол унаж ирсэн мөртлөө яг өдрийн төгсгөл рүү дандаа bullish action үзүүлээд доороо урт зүй татаад хаагаадсан. За яг иймэрхүү ижил төстэй ханшийн байдлыг бол бид нэр урд өмнө олж харсан. Ямар үед олж харсан гэдгийг хэдүүлээ харъя. За нэг цагийн график руу шилжүүлчихтэй. За нэг цагийн график руу шилжүүлэх юм бол ханш яасан? Хай хийсэн. Тэ? За энэ хаяасаа доошоо унаад энэ хаяа эвдэж чадлахгүйгээр ингээд одоо consolidation хийсэн байдалтай байж байгаа шүү дээ. Өмнө нь тэгвэл мөн ялгаагүй. Энд нэг хай хийсэн. За тэгээд ийм range consolidation байдлыг бол үзүүлчихсэн байна тийм. За тэгж явж байгаа шинээр хай хийгээд өсөөд гараад ирсэн. За ханш яг одоо ч гэсэндээ мөн ялгаагүй. Яг л энэнтэй адилхан хөдөлгөөн хийж байна. Тэгэхээр өмнөх ханшийн түүхийн байдлыг ч хараад үзэх юм бол энд consolidation хийж байгаа дээшээ өсөх магадлал бол арай өндөр харагдаж байгаа. Өндөр байгаа шүү. За тэгээд би танаас нэг өдрийн график дээр тавьж байгаад RSI харуулсан тийм. Relative Strength Index-ийг тавьчих. За Relative Strength Index дээр би юу харууладсан бэ гэхээр нэг өдрийн график дээр ханш ингэж overbought болж ирэхээрээ тийм энд overbought болж ирсэн. Overbought болж ирсэн. За тэгвэл correction хийгээд дахиад дэше өсөж исэн байх нь тийм. За энд overbought болж ирсэн. За тэгээд correction хийгээд дахиад дэше хай хийгээд өсөж исэн байх. За энд бол нэлээд overbought болж орж ирсэн. Энээс цааш бол ханш хүчтэй өссөөр л байсан тийм. За тэгээд дахиад энэ хэсэгт бол overbought болж ирсэн. За буцаад доошоо ингэж RSI индикатор маань бол correction хийж байгаа. Эндээс дахиад дэше overbought болж орж ирэх байх гэж үзэж байна. Ингэхэд бол ханш дахиад дэше өсөлт орж ирнэ гэж харж байгаа. Тэгэхээр RSI-г бол илүү яаж ашиглаад байна вэ гэхээр overbought боллоо гэд зарах эсвэл sell орох биш, харин ч bullish байдлыг илтгэж RSI-г бол ашиглаад байгаа. Ойлгомжтой байх тийм. Тэгэхээр бол ханшид бол үргэлжлэн өсөх боломж бол харагдаж байна гэж үзэж байна. За мөн геополитикийн нөхцөл байдлаас харахад ч гэсэндээ одоо өнгөрсөн 3 дахь өдөр байна уу те алт айхтар өсөд гараад ирэхэд чинь юу болсон бэ гэхээр 2 дахь өдөр байна. Израиль Иран хоёр дайдад эхэлсэн. Иран бол Израиль руу нэлээ их буужаа харуулсан. Израиль одоо хариу зөвхөлт өгч байгаа гэдэг ингээд энэ хоёрын асуудал бол хурцтаад эхэлсэн. Тэгэхээр алт бол геополитикийн асуудлаас харсан ч тэр за мөн Төв банк бодлогын хүүгээ үргэлжлүүлэн багасгах гэдэг байгаа шүү дээ. Тэр асуудлаас харсан ч тэр за мөн техник дүр зураглаараа харахад ч гэсэндээ булш байдал бол үргэлжлэн явагдаж байна. Тэгэхээр би алтыг бол төд удалгүй 2700 хүрэх. За цаашаад 2700 ч гэсэндээ даваад гараа явах юм бол нэх их гайхгүй. Энэ бол ийм бас одоо counter trend pattern явж байгаа л дээшээс эхэлж гарч ирээл өсөөл яваад ддэг ийм дүр зураглуудыг бол бид нар олон дахин удаа харсан тий. Breakout. За магадгүй ингэж явж байгаа дахиад breakout хийгээд 2700 руу өсөх болов уу гэж харж байна. За USD/JPY бид нар өнгөрсөн 7 хоногт ярьсан USD/JPY гэдэг. За 141 руу дахиад хүрээд ирэх юм бол ер нь buy хийхэд бол боломж сайхан харагдаж шүү гэд хэлсэн. За энд арилжаанд орч чадсан бол 6700 пипний ашиг авсан байх нь байна.
яа тэгээд 150-аас 150-80 хооронд бол чухал одоо rejection resistance key level байгаа. За доороо бол 141 дээр бол хүчтэй supportтой нэг ийм зон дотор бол ерөнхийдөө арилжиж байна. За жижиг цагийн график руу шилжүүлээд харах юм бол за энэ ийм bullish pattern юу нэг хийж байгаа дэш өсөө гараад ирсэн тийм. За тэгээ одоо ханш бол ер нь 151 70-80 хүртэл бол асуудалгүй явчаар харагдаж байна. За тэгээд хэрвээ 151-80 руу явах юм болвол энэ major lower high-ыг дэшээ эвдээд higher high хийх нөхцөлөд үүснэ. Тэгэх юм бол USD/JPY буцаад үргэлжилсэн bullish нөхцөл байдал руу орж ирэх боломжтой. Тэгээд өнгөрсөн 7 хоног залуучууд маань хэлжсэн л та ер нь USD/JPY үргэлжлээд унах юм биш үү? Яагаад тэгэхээр одоо шинэ ерөнхий сайд сонгогдсон. Тэр ерөнхий сайд нь бол бодлогын хүүг өсгөх тал дээр байр суурьтай ерөнхий сайд байсан гэж. Гэхдээ би тухайн үед хэлсэн те бодлогын хүүг хэн гаргадаг санаарай. Бодлогын хүүг Төв банк гаргадаг. Ерөнхий сайд гаргадаг. Тэгэхээр Төв банкны бодлого нь бол Япон йенийг дахиж одоо бодлогын хүүгээ өсгөх сонирхол бол байхгүй байгаа гэдэг аль хэдийн өнгөрсөн 8 сард бол зах зээлд мэдэгдчихсэн. Тийм ээ. Тэгэхээр Японы йен бол өсөх тэр Японы йен өсөх юм бол USD/JPY унах шүү дээ. Тэгэхээр Японы йен өсөх потенциал нь бол хязгаарлагдчихсан байгаа шүү гэдгийг бол хэлж ирсэн. Тэгэхээр ямар ч байсан USD/JPY эхний ээлжинд 152 хавцаа төгшөө юм да. Энийг хүрч чадах нь харах нь байна. Энэ хүрх юм бол шинээр higher high хийчин энэ bullish байдлыг илтгэн. За тэгээд 152-с дээшээ даваа гараад ирэх юм бол үргэлжлээд өсөх боломж, эндээс дахиад long арилж явах боломж байна гэж үзэж байна. Окей. За S&P 500 яг өнгөрсөн 7 хоногийн миний хэлжсэн дүр зураглал явсан. Би танарт юу гэж хэлсэн бэлээ? Өмнөх all time high-а шалгах юм болвол гэж хэлсэн шүү дээ. За энэ өмнөх all time high шалгах байх. За энд бол нэг юм bearish pattern хийгээд байна. Тэгэхээр энэ bearish pattern-аас задраад bearish pattern-ы ёроол хүртэл яваад тий. За тэгээд өмнөх all time high-а шалгах юм бол үргэлжлээд өснөө. Энэ дээр бол long арилжааны боломж байна гэдгийг хэлжсэн тий. За яг тийм хөдөлгөөн хийсэн S&P 500 өмнөх all time high-а маш цэвэрхэн хурж шалгаад доороо double одоо bottom те энэ бол миний хамгийн дуртай pattern. Double bottom хийгээд за одоо үргэлжлээд өсөх хандлага бол харуулж байна. Окей. Тэгэхээр S&P 500 та нар доороос арилжаанд орч чадсан бол ямар ч асуудалгүй арилжаанд break even stop loss тавиад за тэгээд swing арилжаа болгоод барих нь байна. Доороос орч чадаагүй бол энэ high-ыг эвдлэхийг хүлээх хэрэгтэй. Ханш үргэлжилж өсөөд энэ high-ыг эвдлээд буцаж нэг recheck хийгээд барих юм бол эндээс long арилжаа. Дахиад шинээр all time high хийгээд явах боломж нь бол бүрэн бүрдчихсэн гэж харагдаж байна. S&P 500 дээр. За Dow Jones ялгаагүй те. За бид нэр S&P 500 дээр илүү анхаарал хандуулж байгаа учраас ер нь ихтэй Dow Jones-ыг нэх хүн бас арилжиж чаддаггүй өндөр баланстай байх хэрэгтэй байдаг учраас би илүү S&P 500 бол Nasdaq-ыг ярихаа шийдсэн шүү за. За Nasdaq-ийн зураглалыг харъя. За Nasdaq бол high хийсэн. All time high 24 оны 7 сарын 10-нд хийсэн. За энэ all time high хийснээс хойш бол энэ all time high эвдэж чадаагүй байгаа. За тэгээд нэг ийм за яг энийг холбочвол ийм болчих гээд байдаг. Гэхдээ энэ илүү энэн зүг баха. Нэг ийм pattern wedge болвол явж байгаа. Тэгээд ханш доошоо унаж ирээд за энэ ер нь бол нэг ийм 19650 хавцаа гэсэн нэг юм key level бол үүсгэж байгаа. Өмнөх rejection те буцаж үрж rejection гэж сэтэлж гараад support болоод хурж шалгаад дахиад support авсан. Тэгэхээр миний харж байгаагаар ханш бол одоо
higher high хийгээд үргэлжлээд өсөөд ер нь бол all time high ханшаа энэ 10 сардаа шалгах байх. Энэ 10 сардаа шалгаад за одоо яг нэг сарын дараа Америкийн election болох чинь тий. Тэгэхээр Америкийн election болохоос өмнө нэг correction гэж унаж орж ирээд за тэгээд сонгуульд дуусны дараа үргэлжлээд өсөөд all time high-а эвдэх ийм хөдөлгөөн хийх болов уу гэж харж байгаа. Тэгэхээр Nasdaq дээр өнгөрсөн 7 хоногт бас price action харж байгаад long арилжаанд орч чадсан болвол ерөөхдөө эргүүлээд all time high руу хүртэл барих боломж болов харагдаж байна. Зүгээр break even stop loss тавиал арилж байгаа сайхан бариад явж байхад бол ямар ч асуудалгүй харагдаж байна гэж үзэж байна. За dollar index. За dollar index бол хангалттай сайхан явлаа. За энэ triangle-ыг доошоо нэвтлээд үргэлжлээд унаад явсан шүү дээ, тий. За тэгээд унаж явж байгаад энд нэг юм bullish pattern хийцэн байсан. Энийг дэшээ сэтэлж гараад явсан. За энд нэг 102.20 гэд key level байсан. Энийг дэшээ сэтлээд гараад ирсэн байна. Тэгэхээр ямар ч байсан higher high бол хийчихсэн. Dollar index higher high хийчихсэн. За эндээс pullback орж ирээд харин хаа хүрэх вэ гэдэг их сонирхолтой байна. Хэрвээ dollar index жоохон доошоо унаад энэ сэтэлсэн key level дээр support барьчих юм бол их эвгүй. Дахиад дээшээ дараагийн key level хүртэл ингээ higher high higher low хийгээд өсөх боломж нь бүрдчихнэ. Энэ key level-ыг барьж чадахгүй доошоо унаад ороод ирэх юм бол за үргэлжлээл дахиад энэ зон дотроо арилжаа ханш маань бол явагдана л гэж үзнэ. Тэгэхээр эндээс доошоо орж ирэх нь үү? Эсвэл ингээд support барьчих нь үү гэдэг дээр л гол анхаарлаа хандуулах нь байна. Окей. Хэрвээ ханш буцаж доошоо энэ сэтэлж гарсан key level-ыг шалгангуудаа support барьчих юм бол дээшээ 104 хүртэл өсөх боломж бүрдчихнэ. Харин буцаад энэ key level-ээс доошоо ороод ирэх юм бол за окей буцаад доошоо унах юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч болно шүү. Окей. За тэгэхээр доллар индекс хэрвээ өсөх юм бол яах юм, хэрвээ унах юм бол яах юм гэдгээ сайн анзаарах нь. За GBP USD их зэвүүн хөдөлгөөн хийсэн. За хүчтэй уналт орж ирсэн GBP USD дээр. За гэхдээ том зураглалаар ингээд эргүүлээд харахаар юу явагдаж байна вэ гэхээр higher high higher high higher high дандаа л high гэж явж штэ. Тэгжсэн аа яасан low higher low дахиад higher low higher low хийх боломж бүрдэж байгаа юм шүү гэж харагдаж байна. Тэгэхээр хэрвээ доллар индекс үргэлжилж өсөж чадахгүй сая 5 дахь байдлыг харахад л non-farm payroll мэдээ айгүй өндөр гарч байхад доллар индекс хальт өссөнөө буцаад унаад ороод ирсэн тий. Тэгэхээр илүү магадлалын хувьд бол эндээс GBP USD буцаад дэше өсөх магадлал энэ higher low барих магадлал илүү өндөр байх гэж харж байна. Окей. За тэгээд техник дүн шинжилгээ price action-ыг хараад үзье. За price action-ыг хараад техник дүн шинжилгээ харах юм бол ерөөсөө энд нэг key level байна шүү дээ. GBP USD-гийн нэлээд том major high түвшин. Энийг ханш дэше сэтэлж гарч ирээд нэгсэндээ бол 2 дахь удаага шалгаж байна те. Тэгэхээр ханш эндээ support авчдах юм бол үргэлжлээд өсөх боломжтой харагдаж байна. Нэлээд урт цагийн ийм key level байгаа юм байна шүү гэж. За тэгээд жижиг цаг руу шилжүүлээд харъя. За жижиг цаг руу шилжүүлээд харах юм бол ханш унаж ирж байгаад ер нь бол давлгаа яваад дууссан юм шүү дээ. Энд нэлээсээ support барьж исэн. За support барьж байгаа дээшээ өсөөд non-farm payroll-ын үеэр дөнгөж унаж орж ирээд
Гэснээр энэний доор байсан хамаг liquidity-г хамаад, stop loss-уудыг хамаад за одоо эндээс ханш хэрвээ буцаж доошо унаж орж ирээд higher low хийх юм бол энэ long арилжааны боломж бүрдэнэ. Энэ нь жижиг цаг дээрээ энэ 1.31 30 хаяа дээшээ эвдээд явах юм бол за ингээд өсөөд гараад ирэх боломжтой. Дор хаяж 32 50 руу өсөх боломжтой харагдаж байна. 32 50 руу. Тэгэхээр би бол GBP-USD дээр арилжаа төлөвлөх юм байна. Ямар арилжаа төлөвлөх үү гэхээр за энэ 5 дахын доод цэгээс сая 5 дахын хаалт хүртэл ирсэн ханшийг би хэмжээд Fibonacci 0.5 дээр хурж ирэх юм бол би risk entry хийчих. Яг тэгэхээр эндээс higher low хийх байхаа л гэж үзэн штэ. Эн чинь бол low болсон тийм. Тэгэхээр higher low хийж чадах юм бол ханш үргэлжлээд өсөх юм байна. Энэний ашигыг би 32 50 хавцаа авнаа гэдэг. Ийм арилжаа төлөвлөх юм. За тэгээ stop loss-ыг тавихтаа болохоор 5 дахын low-ийн доор. Яг тэгэхээр lower low хийчих юм бол long арилжаа маань invalid буюу буруу болчихно гэсэн үг. За евро доллар. Евро доллар бас их сайхан унаж орж ирсэн байна. За евро долларын хувьд өмнөх энэ rejection болж исэн төвшинг яг нэг ойлгохтой шалгаагүй байсан. Энэ удаад харин хурж ирээд сайн шалгасан юм байна. За 1 2 3 4 5 өдөр дараалаад унчихсан байдалтай байгаа юм байна. За хэрвээ доллар индекс өсөлтөө хадгалж чадахгүй доош унах юм бол евро доллар эндээс шууд bounce хийгээд өсөх боломж харагдаж байна. За ингэж авир bounce хийж юу ямар ч байсан нэг баг ингээ bounce хийгээд өсөх дүр зураг харагдаж байна. За key level-үүдийн хувьд бол эхний ээлжинд 1.1137 дараа нь бол 1.1270 руу би гэхдээ евро доллароос илүүтэй GBP-USD надад арай сонирхолтой зурагл нарай цэвэрхэн харагдах юм байна. Евро доллар ч юм болохоор шууд яг долларын индекс дагаж үлдээд байгаа болохоор тийм. Гэхдээ бас ингээд евро доллар төр бол цэвэрхэн bullish pattern үүсчихсэн байна шүү дээ нараа. Та нар өмнөх цагуудыг хураагаад хараараа евро доллар төр ийм цэвэрхэн bullish pattern өсгөрөө их хөөрхөн өсөлт орж ирдэг шүү. Тэгэхээр мөн ялгаагүй евро долларыг дахиад нэг доошоо татаад гэхдээ энэ low эвдэхгүйгээр доош нь татаад барьчихдаг юм бол эндээс long арилжаа байх боломжтой харагдаж байна. За тэгээд хэрвээ bullish pattern задраад дэш явах юм бол bullish pattern-ы орой хүртэл явах магадлал 90% байдаг. Дахиад нэг 12 хүртэл арилжаа байх боломж харагдаж байна. Окей. За газрын тосны талаар ярив. Oil яагаад өссөн? Ойлгомжтой. Иран, Израиль хоёр дайцсан. Тэгэхээр газрын тосны нийлүүлэлтэнд бол асуудал үүсч магадгүй. За тэгээд газрын тосны үн бол өссөн байна. За том зураглаар харахад бол яалтчгүй bullish харагдаж байна. Нэлээд том ийм бүр bullish pattern үүсчихсэн явж байна. За тэгээ яг энэ bullish pattern-ы доор хурж ирээд шалгаад буцаж дэшээ гарч ирээд энд higher low хийгээд байсан. Тэгчээд higher high хийцэн ийм дүр зураг гаргасан байна. Тэгэхээр жижиг цаг дээр бол мэдээж pullback correction орж ирнэ. Мэдээнээс нөгөө дайны асуудал янз бүрийн мэдээнээс хамаарат pullback correction орж ирэх баг. Тэгэхээр энэ бол аль хэдийн хөдөлгөөний хийцэн байна гэж би харж байна. 66-аас 76 мянган пипний хөдөлгөөн хийсэн байна шүү дээ. Тэгэхээр ханшиг эргэж буцаж жоохон унаад нэг 72 3 за бүр болж өгөл болно 71 50 хүртэл хурж ирээд нэг support аваад эсвэл энэ өмнөх rejection болж исэн энэ төвшин дээр хурж ирээд support аваад барих юм бол энэ pullback орж ирсний дараа харин long арилжаанд ормоор байна. За тэгээд уучлаарай. За тэгээд long арилжааны target бол 80 хүртэл
ийм дүр зураг бол харагдаж байна. Тэгэхээр миний бодлоор Иран, Израилийн энэ дайны асуудал бол тийм ч хурдан дуусахгүй. Гэхдээ энийг бол бүр тийм амар алдцаантай бас дайн болно гэж бол бодохгүй байна. За хамгийн гол нөхцөл нь юу гэхээр нөгөө Израилийн ард зогсож байгаа Америк болон Европын орнууд чи Иран дээр эмбарго болон хориг тавина. Тэр нь газрын тосны хориг байх нь ойлгомжтой. За тэгээд тийм учраас газрын тосны нийлүүлэлт багас учраас газрын тос өсөх боломж бол бүрдчихэв. Хэрв одоо бусад ОПЕК-ийн орнууд нийлүүлэлтээ ихсэгдгүүл юм бол энэ газрын тос бол үргэлжлээд өсөх хандлага бол гарч байна. Том зураглаар бол булш. За харин жижиг зурагт төр бол pullback correction орж ирэх хэрэгтэй. Pullback correction орж ирсний дараа харин long арилжаа хийх боломж бол харагдаж байна гэж үзэж байна. За биткойны талаар яриа. Биткойн их гоё зураглал надад харуулж байгаа. Миний хүлээж ирсэн pullback орж ирсэн. За биткойн ер нь бол фундаментал нөхцөл байдлаа харахад ч гэсэндээ bullish байдалтай байгаад байгаа шүү дээ. За яагаад bullish байдалтай байгаа вэ гэхээр төв банк бодлогын хүүг багасж байгаа тийм доллар индекс унахаар байгаа. Доллар индекс унж байгаа бол босод зүйлс үнгүүдж байгаа бол биткойны үнэлгээ бол өсдөг чамтай. За мөн энд яасан higher high хийсэн. Техник дүр зураглалын үүднээс энд higher high хийсэн. Энд low хийсэн, энд higher low хийсэн. Тэ? За тэгээд дахиад энд higher low хийсэн биш үү гэсэн дүр зураглал харагч. Тэрвээ тэгж харах юм бол ханш дэше өсөөд дахиад higher high хийх боломжтой. За энэ higher high хийхдээ энэ бүхэл бүтэн 6-7 сарын турш үргэлжилж байгаа энэ consolidation байгаа шүү дээ. Энийг бол би bullish гэж ахин дахин хэлээд байгаа. Яагаад тэгэхээр өмнө нь ханш ингэж удаан consolidate буюу засвар хөдөлгөөн хийж байгаагүй маа. Дээд ханшиг хүрчээл буцаад шууд доошоо унж исэн юм тохиолдлууд хурдан хугацаанд бол унж исэн. Харин биткойн энэ 50,000-аас 70,000-ийн хоорондох энэ өндөр ханшиг удаан хугацаанд хадгалж байгаа нь бол нэлээд bullish байдлыг илтгэж байна. За тэгээд одоо биткойн яаж харагдаад байна вэ гэхээр за энэ өсөлт нэг давлгааны өсөлт явцсан тий. За тэгээд би хэлжсэн шүү дээ энэ давлгааны өсөлтийн нэг correction ороод ирчих юм байна. За тэгвэл баг Fibonacci 50 хүртэл correction орж ирээд за доороо нэлээд олон зүй татаад хэдэн stop loss-ыг 2-3 удаа хамжаагаад тэгээ ханш дэше өсөө гараад ирсэн. За өсөж гарч ирснийхаа дараа одоо юу хийж юм гэхээр жижиг ерөөхдөө юм bullish pattern хийх гэдэг шүү дээ. Тэгэх юм бол дахиж эндээс Fibonacci зураад за энэний 50 хавцаа дахиж ханш хурж ирвэл дахиад long арилжаа байж болж байна. Эндээс long арилжаа. За тэгээ энэ long арилжааг бол сайхан break even stop loss тавиад өснийхэн дараа бол үргэлжлүүлээд барихад бол асуудалгүй харагдаж байна. Ямар ч байсан ханш ойрын төлөвтөө 68,000 хүртэл өснөө гэж би үзэж байна. За 68,000 хүрэхдээ нөгөө Nasdaq болон бусад хөрөнгөний зах зээлийн индексүүдтэй хамтдаа өсөх байх. Сая өнгөрсөн 7 хоногт ягаад биткойнер уналт ороод ирсэн ойлгомжтой шүү дээ. Ерөөсөө л Иран, Израиль хоёрын дайнаас улчил унж орж ирсэн. Одоо тэр мэдээ аль хэдийн priced in буюу зах зээл дээр нөлөө үзүүлчихсэн, зах зээлд нөлөөлчихсөн учраас цаашид бол энэ бол нэг тийм асуудалтай гэж бол харагдахгүй байна гэж үзэж байна. Залуучуудаа. За энэ 7 хоногийн market overview богино бөгөөд ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Нэлээд олон хослолуудын талаар ярилцлаа. За энэ 7 хоногийн market overview MotoFX та бүхэнд хүргэлээ. MotoFX бол Монголын хамгийн том, хамгийн шилдэг брокер, deposit withdrawal, хамгийн хурдан spread, хамгийн бага та бүхэн бусад гадаад брокеруудтай харьцуулаад үзээрэй. Манай spread бол хамгийн бага. Тэгэхээр ямар нэгэн нэмэгдэл, шимтгэл, илүү bullshit байхгүйгээр та бүхэнд зөвхөн дэлхийн зах зээлийн арилжааг бол хүргэдэг ийм брокер байгаа. Тэгэхээр үндснийхээ брокерийг дэмжиж арилжаагаа хийгээрэй залуучуудаа. Баярлалаа. Амжилт хүсье.